Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бидний одоо модуль сургалтын маань бас нэг чухал хэсэг бол сургалтын цахим хэрэгтэн цахим хичээл бэлтгэх талаар байгаа. Тэгэхээр энэ талаар та бүхэн уншиж танилцсан. За тэгэхээр одоо бид өөрсдөө цахим даалгавар 2 дээр бол цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх, видео хичээл бэлтгэх талаар бол даалгавар өгчихсөн байна. Тэгэхээр энэ талаар бэлтгэхэд хүн болгож эндээ санаа аваасай тийм ээ. Ер нь цахим хичээлийг хэрхэн яаж бэлтгэж болох юм бэ? За ямар одоо дидактикийн шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй юм бэ? За эндээс өөр ямар одоо хялбархан ашиглаж болохоор програм аппликейшнуудыг ашиглаж болох вэ гэдэг талаар санаа ахуулах зорилгоор энэхүү хичээлийг хүргэж байна. За тэгэхээр энэхүү хичээл маань одоо бид багаараа бэлтгэсэн Оросын холбооны улсын өнгөрсөн жилийн одоо багш нарын дунд зохион байгуулагддаг, төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг багшлахын ур чадвар уралдаанд амжилттай онлайнаар оролцоод тэгээ 2 дугаар байранд шалгарсан хичээл байгаамаа. За тэгэхээр энэ маань 4 дугаар ангийн хичээл зохиолын учир шалтгааны дүгнэн ярьж сурья гэд. За тэгээ хичээлийн зорилгыг танилцуулсан байгаа. За хичээлийн дэг энэхүү слайдыг багш нь бас юугаар бэлэн презентацийн хэлбэрээр нь байршуулсан байгаа учраас та бүхэн өөрсдөө бас тухтай гүйлгэж үзээд танилцаарай. За энд бол одоо суралцагчдыг сэтэлжүүлэх зорилгоор ингээд дуурайсан. За ингээд ажилуулад үзээрэй та бүхэн цааш нь. За ингээд одоо хичээлтэйгээ уялдуулаад жишээлбэл амьтдын үр төлийг нэрлүүлж байгаа. Тэгээд энэ магадгүй одоо таны мэдүүлэх зорилгоор ингээд одоо амьтад хэрхэн яаж дуурдах юм бэ гэдгийг бас ингээд одоо оруулчихсан байгаа. За мөн адилхан зараа яаж дуурдах юм бэ? Энд нь ингээд очихоор ажлын шүү багш нараа. Энэ мэтчлэнгээр. За ингээд бүгдээрэнд нь ингээд дуу чимээ оруулчихсан байгаа. За одоо ингээд тухайн хичээлтэй холбогдлолтой ихээ багш өөрөө сайхан үлгэрлэн ярьж өгнө. За энийг ингээд томруулахаар та бүхний слайдн дээр компьютер дээр дэлгээд харахаар энэ маань бол хөдөлгөөнд оруулчихсан зураг байгаа. Багш нь энд бол ингээд шууд гүйлгээд байгаа шүү. За ингээс ихээ одоо танилцуулсны дараа одоо суралцагчдын одоо мэдэхгүй байх шинэ үг утгыг нь тийм ээ тайлбарлаж өөрсдөө нь тайлбарлаж ярилцаад за төлөвчд хэрхэн яаж тайлбарлсан байдаг юм бэ гэдэг үгээ танилцуулж байгаа. За тэгээ одоо ихэнх гол утгасныг бол эдгээр дасгал даалгавруудын дагуу ярилцж байгаа. За эдгээр дасгал даалгавруудыг ажилуулахдаа одоо та бүхэн анзаарч харж байвал одоо энд ингээд холбоосыг тавьчихсан байгаа. Хүүхдүүд маань энэ QR кодоор юм уу одоо энэ холбоосоор ороод энэхүү дасгал даалгаврыг гүйцэтгэх гэхээр тэр хүүхд болгон одоо гутас ашигладаг тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдолд гар утсыг бас ингээд хичээлтэй холбогдуулаад ачаалал өгөхгүйгээр богино хугацаанд бас багш ашиглаж болох юм аа гэдэг. За энд бол WordWall гэдэг програмыг ашиглажсан байгаа. За энэ мөн адилхан тэрийг ашигласан. За ингээд ийм хичээл бэлтгэсэн байгаа юм аа. Та бүхэн энэхүү хичээлдээ одоо байршуулчихсан байгаа учраас өөртөө сайхан тогтоохон гүйлгээд танилцаарай. Тэгэхээр гол нь энэ дээрээс бол багш нь бол ээлжид хичээлийн төлөвлөлтийг нь оруулаагүй байгаа. Өөрөөр хэлбэл та бүхэн 10 дахь жилдээ ажиллаж байгаа учраас энэхүү хичээлийн маань төлөвлөлтийг бол хэрэглэгдэхүүнээ слайдны дагуу гүйлгээд ойлгоно ахаа гэдэгт бол найдаж байна. Гол нь одоо энэ слайднаас юг хараасаа гэж байгаа юм бэ гэхээр цахим хэрэглэгдэхүүнийг хэрхэн яаж бэлтгэх вэ? За ямар шаардлага тавигддаг юм бэ? Ер нь хэдийн хугацаатай хийхэд боломжтой юм бэ? Яаж хийвэл хүүхдүүдэд илүү сонирхлыг нь татах үед таны мэдүүлэх зорилготой хөгжүүлэх тийм ээ? Одоо чаддаг мэддэг болгох вэ? За тэгээ ямар одоо аппликейшн програмуудыг өөрсөндөө болон сурагчдад одоо хэлбэрхэн ашиглаж болох вэ гэдэг талаар одоо мэдээж таньж аваасай гэсэндээ оруулсан юм аа. За ингээд та бүхэн 2 дугаар даалгавраа хийхдээ бас санаа аваарай. Ингээд та бүхэнтэй амжилт хүсье.